Сайн байцгаана уу? За ингээд 2 өдрийн сургалтын хичээлийг маань сонгоод богинохон хугацаанд бүгдээрээ бүртгүүлээд ороод ирсэнд баярлалаа. Гол нь бас энэ одоо та бүхний төлж байгаа төлбөрийг HD орон тий ланхан нөхөө төрөмс байгууллагаараа би яг өчигдөр орой шилжүүлсэн. Тэгээд нийтдээ 100 гаруй хүмүүс оролцсон байна. Бидний төлбөр 1 сая гаруй төгрөгийн төлбөр орсон байна. Тэгээ баярлалаа ямар ч сан. За тэгээд мэдээж бол win-win зарчим тий юу гэхэлэр та зүгээр л ингээ хандив өгж байгаа юм биш. Танд би яг өөрийнхөө заадаг хичээлийг, мэдээллийг, өөрийнхөө түүхийг тий бодит кейсийг хүмүүстээ хуваалцах гэж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. Тэрнээс биш бол ингээ зүгээр хандив одоо хүсэлт өгөөгүй шүү гэдгийг хэлэх гэсэн. За тэгэхээр санхүүгийнхаа тоглоомын дүрмийг өөрчлөлөө гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд тэгээ таны амьдрал дээр хэр өөрчлөлт гарваа? Ингээ органик өөрчлөлтийг та хөгжил гэж үзээд байгаа юм биш үстэй гэдэг асуултыг тавья. Тэгээ хүүхэд жишээлбэл хөлд орох бол органик шүү дээ. Тэгээ байгалийнхан шүү дээ. Хүүхэд хилд орох нь бол ингээд заав цэцэрлэгт явсан яваагүй, сургуульд явсан яваагүй хүүхдүүд ингээд байгалаасаа л өсөж өндийгээл ингээд ярьдаг, хилд ордог, хөдөлдөг, тэг гүйдэг тэг болдог. Яг тэрнтэй адилхан таны санхүүгийн амьдрал таны наснаас хамаараад, таны ажилдаа тогтвортой байснаас хамаараад, цалингаас ч хамаараад ингээд баг зэрэг өсөж явж байгаагаа та үнэхээр өөрийнхөө ухаантайдаа ч юм уу эсвэл илүү супер байсандаа ч юм уу гэж одоо үзээд ингээд 50 байгаад байгаа юм биш үстэй. Гэтэл амьдрал биднээс илүү их зүйлийг шаардж байна. Гинтийн эрсдэл одоо өвчин зовлон ирж байна. Нийгэм маш удаанаар өөрчлөгдөж байна. Гэтэл бид нар нийгмийн одоо энэ хөл хорионы асуудал гэдэг юм энэ дээрс ингээд бүгд физикийн хугацаанд хоригдоход л одоо санхүүгийн байдлаар нэлээд хүнд байдалд орж байгаа. Ийм жишээнүүдийг харахаар бол үнэхээр хин нэгэнд уур хүрнэхээс илүү өөрсөндөө бид нар ингээд гомдмоор тий ийм асуудал харагддаг л да. Тэр утгаараа би та бүхэнд яг би өөрөө ойлгодог байсан. Гэхдээ одоо ингээд баг зэргээр ойлгож эхэлж байгаа систем амжилтыг одоо залгинаа гэсэн тий ийм агуулга дээр эхнийхээ хичээлийг орох гэж байна. 2 өдрийн хичээл байгаа. Нэг хичээлийг та 5,000-аар авч ийн гэж ойлгож болно гэсэн үг гэж би түрүү хэлсэн байгаа. За тэгээд бодох ш үйлдэх буюу төвлөрөх нэг ийм арга зүйг илэрхийлсэн. Би та бүхэнд ингээд сайн артаа харуулчих. Арга зүйг илэрхийлсэн ийм одоо мэдээллүүдийг та бүхэнтэй тайлбарлана. 6 данс тий 2 жилийн хугацаанд. Тэгэхээр асуулт байгаа. Тэгээд чи ер нь ингээд хүмүүс хичээл заагаад байгаа. Өөрөө ер нь хэр өөрчлөгдсөн юм бэ? Чиний амьдрал дээр сайжралт гарсан юм уу? Чи үнэхээр мөнгөтэй болсон юм уу гэдэг асуулт тий. За би бол яг одоогийн байдлаар бол 40-од данстай. Тэгээд тэр данснууд маань бүгдээрээ ингээд одоо системээр мөнгө нь хуваарлагдаад ойролцоогоор 200 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгөний ийм надад систем үүссэн байгаа. Бэлэн мөнгөний гэсэн үг. Тэр нь болохоор хадгаламж байна, бизнес дансанд байна. Ингээд энэ 6 дансанд үндсэн хөл 6 дансанд хуваагдсан ийм жиний санхүүгийн эргэлт надад байгаа. Нөгөө талдаа гэх юм бол одоо өнгөрсөн хугацаанд гэртээ хэр их хөрөнгө оруулалт хийв ба гэж байна. Тэгэхээр би зүгээр л мөнгөө юуг хадгалаад байсан үгүй бас үгүй. Гэрээ манайх одоо байранд орсон. Тэгээ байраа товчуулах ажлууд явагдсаар гад одоо 2 жил болж байна. Би тооцоолоод үзсэн чинь бараг 40 гаруй сая төгрөгийн худалдаа авалтыг бизнестэй буюу ажилдаа хөрөнгө оруулалт хийсэн. Өөртөө авсан цалин болоод хувийнхаа одоо жишээлбэл амьдралдаа хөрөнгө оруулалт хийсэн маань бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэ байрыг оролцуулахгүйгээр тайлбарлаж байгаа. Жижиг томох одоо нэг хөргөгч гэдэг юм уу, бодин ч гэдэг юм худалдаа авалтууд ярьж байгаа шүү. За тэгээд ингээд нийлүүлэлтээр нэг 70 сая. Тэгээ би 50 сая төгрөгийн одоо үнэтэй машин өөрийнхөө одоо ажлынхаа урамшууллыг 2 жил маш сайн ажилласан гэдэг өөртөө урамшуул болгож бизнесээсээ ноогдлаа шиг гэдэг зүйл авсан. За тэрнээсээ машин авсан, ийм шийдвэр гаргасан. За тэгээд ингээд нийлүүлээд үзэх юм бол ойролцоогоор хэд юм бэ? 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 25 сая төгрөгийн өртөө хийж исэн хүн 130 сая төгрөгийн бит хөрөнгө оруулалт тэгээд софт буюу одоо жишээл кэш мөнгөөр тий хөрөнгө нь болохоор 200 гаруй сая төгрөгийг ингээд би болгосон байл та. Тэгэхээр ингээд үзэхлээр бол надад ирсэн байгаа нийт одоо мөнгө хэд болж таарч байна гэхэлэр 300 гаруй сая төгрөгийг 2 жилийн дотор 25 сая төгрөгийн өртөө байсан хүн ингээд өөрчлөлт хийсэн байгаа. Тэгэхээр хүмүүс энийг азтай гэж тайлбарлах гэдэг л да. Хамгийн харамсалтай нь хүмүүсийн асуудлыг олоод харцсан учраас биччихлээ гэж боддог. Эсвэл онцгой нэгэн гэж тайлбарлах гэдэг. Яг үннийг хэлээ.
Та бид нэр өөрсдийгөө бусдаас дандаа ингэж ялгаж өөрхөн чадахгүй дандаа ингэж тайлбарлах гэж оролддог. Тэрэнд их цаг гаргадагаасаа болоод бид нар ойлгохгүй зүйлээ дандаа үгүйсгдэг учраас бид нар ингээ байрандаа байгаад байгаа. Тэгээ нөгөө нэг органик буюу амьдралын хэвийн урсгалаараа явж байгаа. Тэр урсгалаар бол хүмүүс мэдээж өлсөд өгчихгүй хоол идэнэ. Хүмүүс мэдээж одоо гудамжинд гарчихгүй орон байртайгаа ингээ амьдарч л байна. Гэтэл энэний цаана бидэд өсөж хөгжих, дэвжих, амьдралаа сайжруулах маш олон сонголт боломжууд байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн. Тэгэхээр систем амжилтыг залгина гэдэг сэдв рүүгээ шууд ороход яг юу гэсэн үг юм бэ гэж байна. Систем амжилтыг залгих. Энэ бол ерөөсө бодож олохоор үнэхээр хэцүү. 2 жилийн өмнө Datacom Infot гэж одоо эрхмийн та бүхэн бүгдээрээ мэдэх байх. Datacom Infot ахын яриаг би сонсч байсан. Тэр яриан дээр юуг ойлгоогүй гэхээр би шудрал хэлээ. Нэг ойлгомжгүй юм яриадсан. Тэр зүйл нь болохоор систем бол юунаас өөрөө гэж тайлбарлаж байсан. Нэгжүүдийнхаа нийлбэрээс илүү их байхыг хэлдэг юм а гэж ингээд юм математик гаргалгаар тайлбарлаж байна. Тэгээ би тэрийг нь ойлгоогүй. Тэгээ тэр нь яг юу гэсэн үг тайлбарсан гэхлээр би та бүхэнд бичиж үзүүлье. Нэгдээ нэмхийн нэг тэнцүү хэд вэ гэхлээр энэ бол математик гаргалгаараа бол бид нар 2 ол гэж тайлбарлана. Энэ бол 2 юм а гэж тайлбарлаж байна. Гэтэл систем гэж яг юу юм бэ гэхлээр нэгжүүдийнхаа нийлбэрээс гэдэг нь нэгдээ нэмхийн нэг буюу энэ хоёроос нийлбэр нь буюу үр дүн нь те том гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 5 гэж байгаа байхгүй. Тэ. Яаж вэ те? Бүр 5 дахин том те. Тэгэхээр энэ яг юу гэсэн үг юм болоо гэдгийг тухайн үед бол яг ойлгохгүй өнгөрж ирсэн. Нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 2 гэдэг бол систем биш. Харин нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 5 гэдэг бол систем юм аа. Гэтэл өнөөдөр яг энэ алхам руу явсаар гал орцсон юм байлээ л дээ. Юу ойлгосон гэхэлэр би нөгөө дансны аргууд хэрэгэлсэн. Гэтэл тэр аргачлал маань үнэхээр систем байсан юм байна гэдгийг одоо ойлгож байгаа байхгүй. Тэрнээс өмнө юу байсан гэхэлэр дандаа боддог байсан. Одоо ялгаа юу гэдэг юм бэ? Нэг дансанд л тэртээ тэрг бол байрныхаа төлбөрийг төлнө. Тэрийг олон дансанд хийх ялгаа юу гэдэг. Яг бодож байгааз бодглоор ямар ч ялгаа байхгүй сонсогддог. Хоёрдугаарт яаж одоо энэ олон дансанд мөнгө хийх гээд байгаа юм бэ те? Би жишээлбэл 700 мянган төгрөгийн цалин авдаг. Би бүр 450 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгэд яаж 280 мянган төгрөгийн би одоо банкны зээл төлж байна. Үлдсэн 200 мянган төгрөгөөс хэдийг нь хадгал гээд байгаа юм. Хэдээр нь би амьдр гээд байгаа юм тий. Намайг одоо ийм гарцгүй юмнаас яаж гар гэж ингэ зөвлөд байгаа юм бэ гэд ингэ ууралдаг хүмүүс байна. Ийм гэхдээ нөгөө талаасаа бас зөвлөгөө авъя гэж асууж байгаа ч хүмүүс бас энэ дээр ирж байна. Тэгвэл үндэ бол энэ систем амжилтыг залгина гэдэг нь тийм ээ. Тэр бодож модо төлөвлөд байгаа төлөвлөгөө гаргаж байгаа хүмүүсээс илүү хол явах боломжийн талаар буюу тэр төсөөлөд байсан амжилтаас нь ч илүү чамаг үр дүнд хүргэнэ гэдэг зүйлийн талаар ярилцах гэж байна гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол хоёр дахь дээр санхүүгийн тоглоомын дүрмээ өөрчлөлөө гэдэг дээр би та бүхэн шууд нэг зүйл уриалъя. Тооцоолохоо байл. Бодох дүрмээ өөрчлөлнө гэдэг нь тоглох дүрмээ өөрчлөлнө гэдэг нь өөдөр хадгаламжинд сар болгон 50000 юу гэдэг 100 мянган төгрөг татуулах юм бол жилийн дараа тэгээ сая 200 мянга болно. Хүүн нэмэгдээд энэ бол бодлого байхгүй юу? Эсвэл өдөр болгон 10 мянган төгрөг татуулах юм бол нэг мэдхэд өснө. Энд чинь бодлого шүү дээ. Тэгэхээр нэг их өсөхгүй юм чинь нэг мөр сарын дараа л нэг мөр мөнгө хийцэн дээр өдөр болгон жижигээр хийгээд дэмий юм байна ч гэдэг. Ингээд хүмүүс шууд ингээд одоо жишээлбэл бодлого бодоод байдаг. Хоёрдугаар саяны асуултууд ч гэсэн бүгдээрээ бодлого байгаа. Та нар анзаараарай. Би 700 мянган төгрөгийн цалин авдаг. Талыг нь зээлд төлдөг. Энэ бодлого байгаа зү. Бүр өгөгдөлтөйгоо. Тэгээд үлдсэн одоо 300 мянган зээлд өгдөг. Тэгээ би 400 мянган төгрөгөөр амьдралдаа чүү хатаа хүргэж чинь. Тэр дотор би байр түрээсэлдэг. Яаж амьдрал гээд байгаа юм бэ? Энэ бол бодлого бодож байгаа учраас хариулт нь гарахгүй. Тэгэхээр асуултын хариултанд би тоглоомын дүрмийг өөрчилсөн. Яг ийм бодлоготой байсан. Надад сард сая 800 мянган төгрөгийн олох үүрэгтэй байсан. Би дахиад энэ түүхийг товчхон хэлэхэд 25 сая төгрөгийн өр бол бөөнөр нь төлөхөд дуусчих өр байсан. Тухайн үед надад 200 сая юм шиг өр би санагдчихсан. Хоёрдугаард юу үссэн бэ гэхээр би тэр өрийг төлнө гэдэг нь сая төгрөгийн төлбөр бол банкны зээлүүдэд явж ирсэн. Би юу сая төгрөгнөөс илүү гаргаж ижил амьдрнаа гэж боддог байсан. Тэгээд 800 мянган төгрөгийн амьдралын зардалтай байсан. Байрны түрээс 600 мянган төгрөг төлдөг байсан. Хажуугаар нь дахиад байр тогны цахилгааны төлбөр төлдөг байсан. Тэгвэл энэ болгоны ард яаж гарсан бэ гэхээр яг энэ бодлогыг бодохоо болж эхэлсэн байхгүй юу? Буюу тоглоомынхон дүрмийг өөрчилсөн. Тэр дүрм маань бол
Ингээл бодоод тэдийг тэдийн нийтэн түгэн тэгээ тийшээ ингээ мөнгө шилжүүлнэ үлдсэнийг нь хадгална гэхэлэр бодлогын хариулт байхгүй байсан учраас би өөр зүйлүүд төвлөрсөн. Өөрөө төлөө дуусчих юм бол амьдрал сайжрах юм байна гэдээ өөр төлөв бодлого бодож ирсэн. Тэрийг болсон. Тэгэхээр миний бодлого зүйл юу гэхээр систем рүү төвлөрсөн. Систем гэдэг маань одоо анхны систем бол хоёр дансны систем. За энэ бол систем үүсэж байгаа хэлбэр шүү. Орлогоо 50%-аар нь харна гэдэг дүрм. Одоо бодож олоход хэцүү. Гэхдээ энийгээ яг дөрмийнхэн дагаа ажиллах юм бол таны амьдрал дээр бодит өөрчлөлт гарна. Одоо би бол тэгж бүр амлая. Яг л миний амьдрал дээр өөрчлөлт гарахаас гадна би хэдэн 10 100 хүний амьдрал дээр яг энэ систем ажилтсан байгааг хараад одоо итгэж байна. Хадгаламж өсгөөс эхлэн групп дотор ч гэсэн маш олон хүмүүс хадгалаад эхэлснийхаа дараагаар хадгалж болдгийм байна гэдэг тайлбарыг хэлж байгаа учраас энэ хоёр дансны систем бол үнэхээр ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр хоёр дансны систем яаж ажиллах вэ гэхээр би шууд 50-50% системийг санал болгож байна. Хамгийн ихний хэлж 50-50%. 50% гэдэг бол ердөө 50% нь байгаа тооцно, 50% нь байхгүй тооцно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр орж ирж байгаа 700 мянган төгрөгийн орлогынхоо 400 мянган төгрөгийг орж ирдэг тооцно гэсэн үг. 300 мянган угаасаа орж ирээгүй гэж тооцно гэсэн үг. 50% гэхээр 350-ыг нь гэсэн үг шүү дээ. Ингээд үлдсэн 350-аараа та амьдраа гэдэг ийм дүрм рүү орохоос арга байхгүй. Гол энд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр би яг энэ одоо системийг тайлбарлахаас өмнө амжилтын тухай элдв сургалтанд бүү хууртаа гэдэг та нарт мессежийг хэлье. За энэ бол өстой хүмүүст одоо таныг мөнгө чи өрүүлжиж байх шиг байна да. Одоо ингээл янз янзын хүмүүсийг хараад байхад одоо ингээл таныг богинохон сургалтанд сургаал өөрчлөөд өгөн, таныг одоо орлогыг чинь нэмээд өгөн, амар богинохон хугацаанд амжилтанд хүрэх чинь. Гэхдээ нөгөөдг нь тэгэл ингээл яг сураал хөгжгөөл ингээл явж байгаа. Буцаагаад юу алддаг вэ гэхээр энэ хүн өмнө нь хийж исэн үндсэн өөрийнхөө бизнесийн одоо тэр түүх, тэр ур чадвар, тэр одоо туршлага бүх юма хаяхаас аргагүй болоод ингээд алддаг. Хоёрдугаар би баахан хоосон одоо хийрхэл мөрөөдлөөр орчдөг. Гэтэл бодит байдал дээр бизнесээ хөгжүүлж байгаа байдал асар удаан өөрчлөлт нь байхгүй, сайжрахгүй ингээд яваад байгаа нь дэнд харамсалтай байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл амжилтанд хүрсэн бизнесийн амжилтанд хүрсэн түүх сургалт гэж хүмүүс ингээд хийж илаа л та. Би айгу харамсалтай санагддаг байхгүй. Яг тэгэхээр би яг тийм утгагүй юм ярьдаг байсан учраас амар харамсдаг. Одоо болохоор миний ярьж байгаа зүйл юу юм бэ гэхээр би Warren Buffett-ийн тухай ч юм уу эсвэл одоо Elon Musk-ийн тухай ч юм уу Steve Jobs-ийн тухай ярих гайг байхгүй. Би өөрийнхөө кейсийг яаж энэ Монголын нийгэмдэр хөрсөн дээр хэрэгжиж байгаа тухай л ярьж байгаа. Аль болох кейс хүмүүстэй хуваалцаач гэдгийг тэр хүмүүсээс би хүсмээр санагддаг. Гэхдээ би танд хэлэхэд та дэмий амжилтын тухай элдв сургалтанд мөнгө өргөө гэдгээс чинь болгоомжлуулж танд санал болгож хэлэх гэсэн. Тэгэхээр систем бол өөрийнхөө үргийг л гүйцэтгэх ёстой гэдэг зүйлийг хэлэх гээд байна. Яг одоо бидний дараагийн түрүүний хоёр дансан дээр тайлбарлах гэдэг зүйл. Юу юм бэ гэхээр хадгаламж бол зүгээр хадгалагдах зүйл. Тэрнээс шүүл тэрийг ерөөсө хэрэглэх зүйл биш. Тэгээ өнөөдөр хүмүүс асуудаг. Ковид үсчлээ, хөл өрөө үсчлээ. Одоо хэрэглэх юм биш үү? Яг одоо хэрэглэх ёстой юм биш үү гэдэг. Тэгэхээр энэ бол ерөөсө хэрэглэх зүйл бол биш. Одоо та харин төсвөрлөх буюу үлдсэн байгаа орлогоосоо амьдрах гэж ирмэлз одоо орлогоо нэмэгдүүлэх гэж орлого руу буцаад залгахыг ирмэлзэх эсвэл гарч байгаа зарлуудаа танаж багасгах ийм сонголтуудыг танд хийх юм зөв. Яг л дайн эхлэегүй байгаа буюу асуудал эхлэегүй байгаа. Дөнгөжл асуудал эхлэх гэж байна тий. Тэгэхээр үлдэглээ заавал үлдээ гэдэг ийм дүрмийг хэрвээ танд одоо яг хэрэглэх гээд мөнгө байхгүй цалин буугаагүй одоо ингээд хадгаламж руу орохоос аргагүй болж байгаа бол та нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Юу гэсэн үг гэхээр хоёр дансанд мөнгө хуваа тэгээд хэрвээ танд одоо мөнгө байхгүй хадгаламж руу орох гэж байгаа бол та нэг дүрмийг биелүүлээгүй алдсан байна гэж хэлэх гэж байгаа. Тэрний үгээр 50%-ийн системийг доор заавал үлдэгдэл үлдээ гэдэг ийм дүрмийг та одоо мөрдөөгүй байна гэсэн. Би та нарт өөрийнхөө юуг дансны системийг одоо товчхон харуулъя. Энэ бол миний одоо юунууд харагдаж байна. Аппликейшн харагдаж байна. Би энэ данснуудыг ингээд апаар ашигладаг. За энэ дээр хаан банк харагдаж байна. За тэгээд бас eBankт худалдаа хөгжил, Хас банк, Голомт банк. За ингээд би ийм данснууд хэрэгэлдэг. За энэ дансан дотроос миний одоо хамгийн түрүүнд байнгын хэрэгэлдэг данс бол мэдээж би энэ хаан банкны ажил системээр ажилладаг. Тэгээд би саяхан ковид гарахаас өмнө надад одоо жишээлбэл хичнээн төгрөг одоо ч ковид гард хэд хөл хороод тогтоод бараг 7 хоноггүй 5 6 хоноод явж штэ тийм ээ. Тэгэхээр би тэр үед бол миний нөгөө нэг ажлууд цуцлагдаад буцаагаад би мөнгнүүд өгж эхэлсэн л тээ лекцийн төлбөр мөлбөр гэдэг мөнгө өгөх хэвээр мөнгөд өгсөн. Гэтэ би нэг зүйлийг
хоёр дансны системээр та нарт одоо тайлбарлах гэдэг шүү дээ. Нэг зүйл хийсэн маань болохоор би өөрийнхөө харилцах дансны доод суурийг 500 мянган төгрөг байна гэдэг ийм дүрм рүү бүр гүрэлдсэн байхгүй юу. Түрүүний хоёр дансны арга дээр би та бүхэнд хэлэх гээд байна. Хоёр дансны систем рүү орохдоо мөнгө хадгал 50% нь хадгал орж ирсэн ямар ч орлого юм. Бүр хүний бэлгэлсэн одоо ямар ч мөнгө байж болно. 50% шууд хадгал. 50% нь үлдсэн мөнгөөр нь хэрэгэл. Тэр хэрэглэхдээ яах ёстой гэхээр 40% нь хэрэглээд 10% нь үлдээ гэдэг дүрм. Анх бол одоо бол би дансанд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй нэхлээр одоо 270 мянган төгрөгийн үлдэгдэлтэй надад одоо данс маань явж байна. Тэгэхээр сая өнөөдөр ямар өдөр гэж өнөөдөр онцгой өдөр манай хувьд бол юу гэхээр манай том охтын төрсөн өдөр. Тэгээд би сая гараад дэлгүүрээс торт авах хэвээр, бэлэг авах хэвээр тий ингээд жимс авах хэвээр тий ингээд ямар ч сан хэдий хөл өрөө болж байгаа ч гэсэн хүүхдээ баярлуулах үүрэгтэй. За энэ үед яасан бэ гэхээр ямар одоо зүйл хийж ийм гэхээр би өөрийнхөө миний доод дансны үлдэгдэл 600 мянга байсан гэж би хэллээ шүү дээ тий. Би гинтл хөл өрөөнд орсон. Гэхдээ би гүрэлцээр байгаа 600 мянга болгосон. Энэ түрүүний таарт хэлээд байгаа хоёр дансны арга дээр 50% хаа орлогыг цаашаа хийгээд 50% үлдсэн мөнгөөрөө амьдр гэдэг арга хийж байна шүү дээ. Тэгэхээр намайг их орлого болж байгаа учраас 600-тай үлдчихжээ гэж хүмүүс бодож магадгүй. Уучлаарай. Би анх энд ерөөсө 200 мянган төгрөг ороод ирэхэд 50%-ийн шууд хадгалаад 50%-аар нь амьдрах гэж гүрэлцдэг байсан. Миний амьдрал алга уруулах юм өөрчлөгдөөгүй. Системдээ гол нь нэг л зүйлийг хийсэн. Дүрмээр сайн биелүүлнэ. Ямар дүрм биелүүлсэн бэ гэхээр 50%-ийг хадгалаад 50%-аараа шууд дуусгаж амьдраад байх юм бол мөнгө байхгүй болчихлоо шууд хадгаламж руу ордог юм байна гэдгийг би ойлгосон учраас яг өнөөдөр та 50% хадгалаа 50%-аараа шууд амьдралдаа хүргээд хэрэглээд ирсэн бол өнөөдөр гинт ковид гараад та хадгаламж руу орж ийнө гэдэг бол та маш муу одоо жишээлбэл одоо ажилласан байна. Тэгэхээр дахиад дүрм зөхөө. Ямар дүрм бэ гэхээр харилцах дансныхаа доод суурийн мөнгө заавал мөнгөтэй үлдээж гэдэг. Одоо саяны миний энэ дүрмийг. Тэгэхээр би энэ дүрмийг яг алдсан учраас ойлгоод за тэгээд үлдэгдэл заавал үлдээ гэдэг дээр явсаар хагаад 600 мянга хүртэл гүрэлцсэн байхгүй. Тэгэхээр энэ 600 мянга хүртэл гүрэлцсэн маань өнөөдөр ингээд хүүхдийн төрсөдөр одоо хоол хүнсэнд ингээд би хэрэглээд би хадгаламжруу орохгүй явж байна гэдэг шалтгаан нь энтэй холбоотой байна гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр ерөөсөө дүрм юу юм бэ гэхээр хадгаламжиндаа ерөөсөө хүрэхгүй бай гэдэг л дүрм багхгүй. Ерөөсөө хүрэхгүй байна. Тэгэхээр энэ дайн болоогүй байна буюу эцсийн сум гэсэн үг шүү дээ. Заавчлаарай. Тэгэхээр энэ эцсийн сум гэдэг нь гинт ингээд ой модон төрчлөө тий. Ингээд нэг буутай, нэгхэн сумтай тий. Тэгээ явж исэн чинь гинт ингээд нэг амтан харагдахлаар нь тий. Туулаач юм уу тий. Ингээд буух ч юм уу харагдахлаар нь тэр өлссөн. Тэгээ тэр өдөр ингээд ихний төрс өдөр тэргээ буудчихъя. Шууд буудаад ч юм туулаач юм уу тий. Жижигхэн амт. Тэгээ тэргээ ингээд шараад идчихлээ тий. 2 өдөр идчихлээ. Гэтэл тэр төөрөгдлөөсөө 7 хоног ч юм уу сарын дараа гарах үгүйг мэдэхгүй те. Ингээд тэр нөхөр ингээд үргэлжлүүлээд явж байна. Гэтэл чон баавга ч юм уу аюултай амт өрөөд ирсэн. Тэр үед яасан бэ? Тэр үед сум байхгүй те. Тэр үед одоо ингээд нөгөө аюул өөрийгөө хамгаалах зэвсэг байхгүй болсон. Ингээд одоо ч ам үргэж байгаа ийм жижигхэн үлгэр түүх зөндөө байдаг. Тэгэхээр энээс хойш хүн энэ түүхийг сонсоод юу ойлгох ёстой юм бэ гэхээр эцсийн сумаа хязгаарч битгий хэрэглээ. Тэр одоо үнэхээр чиний амин дээр тулаад ирсэн үед чи үнэхээр өөхөх магадaltaар ирсэн үед бол хэрэглээ гэдэг дүрм буюу хадгаламж өөрөө тийм дүрмтэй холбоотой гэсэн. За тэгээ хоёрдугаар бол тооцоо үүргийг эвдэж сүрүүлдэг шүү гэдгийг хэллээ. Тооцоо үүргийг эвдэж сүрүүлдэг. Дахиад нэг ийм системийн ажиллагаан дээр нэг том алдаа байдаг. Тэр ямар зүйл юм бэ гэхээр одоо би та нарт энэ хоёр дансныхаа зүйлийг харуулж штэ энэ зурган дээр байна. Нэг нь Улаанбаатар банк тэр одоо худалдаа хөгжлийн банк болсон. Тэр Улаанбаатар банкн дээр манай ипотекийн зээлийн 90 сая төгрөг одоо 89 руу орсон байлээ. За би тэгээд тэр дээр цуглуулсан 900 эдэн мянган төгрөг. Сард би 800 мянган төгрөг төлдөг. Одоо энэ нь бол 112 мянган төгрөг илүү байна гэсэн үг. Гүрэлзэж нэмж явсаар агаад би юу хийсэн бэ гэхээр одоо нөгөө нэг ипотекийн зээлийн төлбөрөөс төрүүлж авахыг ирмэлцдэг болсон. Одоо ингээд банк сарын 25-нд шууд юугаал татдаг. Тэгэхээр 800-аар татдаг байхгүй юу? Тэгэнгүүт 100 мянган үлддэг. Ингэж гүрэлзэж явсараад өдрийн ковидын яг энэ үедэр би 3 сарын мөнгийг төлөхөд стрессгүй байхын боломжийг бүрдүүлж чадсан. Тэгэхээр энэ бол тооцоол хийхгүйгээр ямар ч зүгээр илүү 30% энэ данс руугаа л мөнгө хийгээд гэсэн. Ингээ 3 дансны систем рүү ороход саяны энэ данс одоо жишээл маш чухал үүрэг
систем 3 болчихж байгаа байхгүй юу? Анх би 2 хөлтэй байсан, анх 1 хөлтэй байсан, 2 хөлтэй болсон, 2-таас дараа нь 3 хөлтэй болсон. 3 хөлөөрөө ингээд илүү тэнцвэртэй болж эхэлсэн. За гэтээ би энэ мөнгөө төр байгаа юм чи гэж хүнд зээлээд ч юм уу. Хүүшээ зүгээр энд 300 мянган төгрөг, 800 мянган төгрөг эсвэл одоо 2 сая 400 мянга байлгаж яхаар энийг эргэлдүүлчих, жоохон мөнгө олгох чи гэж бодох нь өөрөө намайг дампууруулдаг юм л. Учир нь хэм бол би дахиад тархитлагаа өөр юм руу төвлөрөхгүй, ажил руугаа төвлөрөхгүй илүү өөр зүйл рүү төвлөрүүлэхээр тэрэндээ би одоо чанар муутай ажиллана, анхаарал муутай ажиллана. Тэгээ айгүй хариуцлагагүй одоо сонголтууд хийн. Тэрнээсээ болоо бараа татсан ч юм уу эсвэл хүнд зээлсэн бол нөгөө хүн зээлээ цагтаа төлөхөөл би гэтэл байрныгаа төлөвийг төлөх ёстой байдаг. Тэгээ мөнгөө төлөөгүйгээд ингээд би дампуурал руу өөрийгөө авчирж байгаа хамгийн том шалтгаанууд энийг хэлбэрл имэйл байдаг л та. За тэгээд энэ одоо дансан дээр тэгэхээр яг тооцоолол хийхгүй дөрмийн дагуу тоглоно гэдэг нь юу юм бэ гэхээр хадгаламжиндх мөнгө өсгөхий гэж битгий ирмэлзээдэ гэдэг л мессеж юм. Хадгаламжиндх мөнгө өсгөх хэрэггүй. Хадгаламжиндх мөнгө эхлээ зүгээр хадгалаад жил 2 жил 3 жил энэ системийг бүтээгээд гэж хадгалах дадлыг зүгээр л орлого ороод ирэхэд л мөнгө энэ хадгалагддаг энэ зүгээр л хадгаламжтай гэдэг ийм ойлголт руу өөрсдийнхээ чиглүүлэлтэй гэдгийг уриалах гэсэн. Энэ дээр миний харилцах дансны 19 он 9 сарын 1-ний энэ одоо хуулга байна л да. Тэгэд энэ дээр одоо ингээд та нар ингээд харж байгаа бах. 13 цаг 3 минутанд нэг ингээд зарлаг гарсан. За тэгээ дараа нь хадгал гиссэн гэдэг ингээд ийм мөнгнүүд гарсан байна. Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр энэ зарлаг гэдэг нь болохоор өөр банк руу шилжүүлж байгаа мөнгөний одоо 100 төгрөгийн татвар нөлөө 200 төгрөг 300 төгрөгийн алдагдана. Хадгал гэдэг нь би өөрийнхөө орлогын шууд 40%-ийг нь хадгаламжийн данс руу шилжүүлж ийн гэсэн үг. За тэгээд дахиад сургалт энэ төргээд хийсэн байна. Тэр болохоор боловсролын данс руу хийсэн энэ төргээд ипотекийн зээл рүү хийсэн гэдэг ийм системүүд явж байгаа. Тэгэхээр энэ юу гэхээр систем бол зүгээр өөрийнхөө дагуу ажиллах хэрэгтэй. Тооцоол хийгээд хүүшээ одоо би ингэ шууд хадгалчих юм бол үлдсэн мөнгө маань хүрэхгүй шүү дээ. Ийм зарцуулна гэдэг зарчмаар бид нар асуудалтай хандаад байх юм бол энэ юусоо сайжрахгүй. Тэгэхээр түрүү энэ 50% систем дээр нэг зүйл хэлэх гэсэн. Тэгээ нэгэнт одоо би ингээд зээл тавьчихсан. Нэгэнт одоо би ингээд өртөө, нэгэнт одоо ингээд миний амьдралын зардал угаасаа сардаа манах 2 хүүхэдтэй 3 хүүхэдтэй ийм тим гэдэг айлууд яах хэрэгтэй юм бэ гэж. Тэгэхээр нэг л зарчим 50%-аараа яаж игээл амьдрал гэдэг л ганцхан зарчим байхгүй юу. Тэрэнд чинь таны одоо тэр зээл юм чи хүрэхгүй байх юм бол орлогоо нэмхийг ирмэлз эсвэл болохгүй тэр зээлээ хоошин тавиад өөр тэрийг багасгах эсвэл бусдад шилжүүл эсвэл байгаа юм зар гэдэг одоо буюу жижигэр гэдэг системийг санал болгож байгаа юм л да. Би бол одоо үнэхээр үлдэхийн тулд жижигэрсэн. Жижигэр гэдэг нь юу гэхээр яг өнөөдөр хэрэглээгээ бүр багасгах гэсэн үг. Тэгээ жижигэр нь. Тэгэхээр том биетэй амтан том л юм идчихэж амьдрдаг юм аа л да. Жижиг биетэй амтан том зүйл идэх юм бол ингээд улам томрох гээд байдаг. Тэгэхээр хэсэг хугацаанд бизнесийн амжилтаараа томорсон хүмүүс жижигэр чадахгүй. Тэрнээсээ болоод дахиад томыг л буюу том ашиг олохгүй болоод жижиг ашигаа ингээд юм болгож чадахгүйгээр дампуурал ирдэг. Яг энэ одоо жишээл биологийн одоо хуулиар юу гэж тайлбарладаг гэхээр жижигхэн амьтан жижиг идэх ёстой, том амьтан том зүйл идэх ёстой гэдэг шиг. Та хэрвээ том амьтан байгаа бол буюу таны зардал чинь өнөөдөр ингээд орлого чинь 700 мянга мөртлөө зардал чинь 700 биш 700 мянга 800 мянга болоод байх юм бол та жижигэрх ёстой буюу та одоо 200 мянган зардалтай амьтан болох ёстой. Тэгээ 100 мянган зардалтай амьтан болтлоо жижигэрх хэрэгтэй буюу зохиомжтой ядуур руу орох хэрэгтэй гэдгийг санал болгож байгаа гэсэн үг. За ингээд бүгд үргэлжлүүлцгээе. Тэгэхээр тооцоо үүргийг эвдэж сүрүүлдэгэ гэдэг ойлголт нь одоо ямар ойлголт вэ гэхээр бид нар мөнгө өсгөнө гэдэг ойлголтоос болоод өөрийнхөө хадгаламжийн буюу нөө дансныхаа үүргээс гажуулдуулдаг ийм алхмыг хийснээрээ бид нар бизнес дээр дампуурал авчирдаг. Бизнес дээрээс дампуурал авчирдаг, хадгаламжаач аюулд оруулдаг, мөн бас нөгөө нэг одоо ипотекийнхаа зээлийг төлдөг, зээлийн дансыг чигсэн эрсдэлд оруулдаг гэсэн үг. Нэг дэх ойлголттой. Хоёрдугаарт бол яг тооцоолол хийгээд байх юм бол мөнгөө угаасаа хадгалж чаддаггүй гэдэг нэг юм ойлголт харагдаж байна. Тэр нь юу юм бэ гэхээр би бол одоо жишээлбэл хадгаламжийнхаа энэ одоо хаан банкны дансанд мөнгө ороод ирэхлээр ямар одоо аргачлалаар явуулдгийг гэхлээр юу яадаг л да. Нэгдүгürt бол шууд хадгал гэдэг дүрмээр л явдаг. Шууд хадгал. Энэ бол одоо энэ дүрм, системийн хамгийн ихний дүрм бол юу ч бодохгүй шууд хадгал. Харин тооцоол хийх юм бол хадгалах боломжгүй болдог. Өнөөдөр надад мөнгө ороод ирэнгуут би за хэзээ манайх ч одоо ингээд тогныхоо мөнгийг төлөх ёстой, усныхаа мөнгийг төлөх ёстой, тэр өөр зээлүүдэд төлөх ёстой. Дараа нь ингээд
Гэт ингээд бүх тооцоолол явагдаад буюу миний тарих эхлээд асуудал зардлаа ингээ хараад эхлэх юм бол надад хизээч хадгалагдахгүй буюу би хизээч өөрийгөө улам аюулгүй зоон руу аваачих алхамаас ухарч эхэлж байна гэсэн. Тэгэхээр дүрм юу юм бэ гэхээр хамгийн түрүүнд одоо чинь энэ бол 2019 он 9 сарын 9-ний үед хийгдсэн ийм юу байл да хуулга байл да энэ ногоон. Тэгэхээр энэ дээр харагдаж байгаагаар бол би шууд орж ирсэн орлогоо хадгалдаг. Хамгийн түрүүнд 30% нь хадгалдаг. Тэгээ түүнийхээ дараагаар тэр сургалт гэдэг ийдсэн байгаа нь ипотекийн зээл рүү мөнгө хийж ирсэн, мөн бас аяллахын данс руу мөнгө хийж ирсэн. Гэх мэтлэнгээр ингээд төр гэдэг нь болохоор зугаа цэнгэлийнхаа данс руу мөнгө хийж байгаа ч гэдэг юм уу. Энэ системүүд бол ингээд систем яаж ажиллах вэ гэхээр орж ирэнгуй шууд хуурилдаг юм өөрийн гэсэн дүрм үүрэгтэй байх хэрэгтэй гэдгийг л санал болгож байна гэсэн. За түүний дараагаар юу байгаа юм бэ гэхээр одоо байгаа амьдралын хэм маягийг өөрчлөх програм гэдэг ийм одоо системийн талаарх нэг чухал ойлголт байна. Одоо байгаа амьдралынхаа хэм маягийг өөрчлөх програм гэж. Хоёр дансны аргачлал яасан бэхлээр тэрхүү хүмүүс өөрсдийнхөө санхүүгийн амьдрал дээр өөрчлөлт хийхэд амьдралын хэм маяг нь түүнийг үгүйсгэж идэг. Юу гэхээр тэгэл эн чин зовлон буюу гарцгуул ярианууд гэсэн үг шүү дээ. Өдөр би ингээд 4 хүүхэдтэй, би 3 хүүхэдтэй, тэгээ манайхаас ганцхан л ажил хийдэг, эсвэл ингээд тэтгэврээр л амьдардаг тим амьдралтай гэдэг тийм. Тэгээд одоо яах вэ? Ямарыг нь юуг нь хадгалах юм? Илүү сайн ажилд орж ижил тийхгүй лөө. Би өөр ингээд айгүй мундаг мэрэгжил боосор эзэмшиж амжаагүй ч гэдэг юм уу. Дандаа ингээд бүгд ингээд бид нар асуудлуудаа ингээд яриад жигсаалтууд гаргаад эхэлдэг. Гэтэл цаана нь юу яригдэж байна гэхэлэр миний амьдрал дээр ч гэсэн бас тийм байсан. Би ажилд орох юм бол энэ их үрийг хэн төлөх юм? Ажилд орох юм бол би ингээд өөрөө төлж чадахгүй баларна, цалингаа авах усаар байтал эсвэл ажлаас халагчвал яах юм? Эсвэл би хүнтэй ажиллаж сураагүй учраас миний одоо ч намайг ажил авангууд маргалдаад би гарах магадaltaй ч гэдэг юм ингээд дандаа ингээд тооцооллууд яваад байгаа байхгүй. Гэтэл хийсэн зүйл маань юу гэхээр өөрийнхөө одоогийн байгаа мөнгө ороод ирэнгүүт би тэгээ яаж амьдрах гэсэн. Миний амьдралын хэм маяг ямар байсан бэ гэдгийг эргээс санахад хөдөө орон нутг руу явна, жоох орлого олно. Тэгээ тэр олсон орлогоо ороод ирэнгүүтээ идээд тусчдаг. Тэгээ дахиад орлого ортол хүлээн. Эсвэл тэр хооронд нь хүнээс зээлнэ гэдэг. Ерөнхийдөө хийдэг амьдралын маань дүрм ийм л байсан. Тэгэхээр энэ үед бол би хоёр дансны системийг өөрийнхөө амьдралаар програмчилж буулгасан байхгүй. За ингээд ямар ч ажил хийсэн, юу ч хийсэн байсан орлого ороод ирэнгүүт чи шууд 50%-ийг нь байхгүй тооцоод цаашаа хийчих. Гэт өөрийнхөө одоогийн бага амьдралаа хоёр систем буюу програмчилж эхэлж байгаа байхгүй. Яг одоогийнхан байгаа. Нэг гэхдээ энэ дээр том өөрчлөлт хийх гээл чисто өөрөөр амьдрал те шууд ингээд зөрсөндөө хурж хадгалдаг бол те төлөвлөгөөнийхөө дагуу бай энэ гэдэг ийм ур чадвар ч юм уу мэдлэг гэмтэр ерөөсөө тийм юм хүсэг хүлээ суугаагүй өөртөө хийсэн зүйл маань бол одоо байгаа амьдрал дээр ямар ч орлого оржсэн 50-ыг нь байхгүй болгодогоор харах гэж үзье. Гэхдээ одоогийн амьдралыг нэг ахтар өөрчлөх гээд яах юм? Би хийдэг ажлаа хий, лекц уншаа, сургалтаа хий гэдэг юм руу явсан. За ингээд ийм хоёр дансны аргаар өөрийнхөө одоогийнхын байгаа амьдралыг програмчилсан байна. За энэ програмыг дараагаар юу болсон юм бэ гэхээр програмаа сайжруулж амьдралаа өөрчлөө гэдэг дараагийн системийн ингээд ийм хоёр дахь шат руу орсон. Эхлээд бол системгүй амьдарч ирсэн амьдрал буюу эдхийг хүссэн үедээ идээд тий авмаар байгаа зүйлээ харж байгаад аваад дансанд мөнгө байгаа юм чинь дахиад цалин ороод ирэх юм чинь гэдэг ийм аашаараа аваад үе ээж тэнцээ ингээд өрх юм баяр наадам болох чинь цагаан сар болох чинь хэдэн дүр шилжүүлээд эхнэрээс хүүхдүүд чинь ийм юм хэрэгтэй нөгөө бага юм ч өгчий гэдэг өгөөд үгүй энэ ч одоо байгаа юм чи хуваалцчлаа идэ гэдэг нэг ийм л амьдралтай. Монгол 90 хүний нэг ийм уужуу тайван бодол сайхан сэтгэл мэтгэл гэдэг юмар л амьдралдаа хандаад байсан бол тэрийг системгүй амьдрал байсан юм гэдгийг ойлгосон учраас системтэй болгохын тулд хоёр дансаар өөрийнхөө санхүүг системчилсэн байхгүй. Ингээд санхуугаа системчлээд оруулаад ирэнгүүт одоо миний амьдрал жоохоос цэгцэрч эхэлж байгаа юм л да. Би хумхаас аргагүй болчихсон зардлуудаа үлдсэн мөнгөөрөө хүргэнэ гэдэг дүрмээр. Тэгээд дараа нь яхаар програмаа сайжруулах амьдралаа өөрчил гэдэг юм дүрм рүү орсон. Програмаа сайжруулж амьдралаа өөрчил. Энэ үед юу хийсэн бэ гэхээр би 3 данс руу ороод эхэлж байгаа байхгүй. За тэгэхээр өөрөөсөө зүгтах юм шаардлага надад үүссэн. Өөрөөсөө зүгтнаа гэдэг нь юу юм бэ гэхээр яг өнөөдрийнхөө амьдарч байгаа амьдралаасаа мөнгөн өөрөөр амьдрах хэрэгтэй буюу одоогийн амьдралаасаа зүгтнаа гэсэн юм үг гэсэн үг. Тэрэн дээр одоо инженеэр тайлбарлал би өглөө эрт одоо 9 цагт сэрдэг байсан бол илүү эрт сэрдэг болсон. Би орой хоол иддэг байсан бол хоол идэхэ байсан. Би 7 хоног дасгал хийдэг байсан бол дасгал хийдэг болсон. Би ном уншдаг байсан бол ном уншихад яг зориулаад өөр үнэхээр ядарч исэн ч хэцүү байсан ч гэсэн гүрэлзээд ном уншдаг болсон.
Тэгээд хүмүүс намайг юу гэж бодох болоо видео хийх юм бол өстой онгонд орчих юм болов гэж бодохын оронд үгүй зүгээр хийгээл үзье зүгээр туршаад үзье би өөрийнхөө туршлагыг л хуваалцъя гэдэг зарчмаар хийдэг болсон. Мэдгүй зүйлээ яриа мэддгийм шиг жүжиглэхээ болоо зүгээр мэддэг зүйлүүдээ л хуваалцъя гэдэг ийм дүрм рүү орсон. Яг өмнөөр байдаг байсан мөнгнөөс өөрчлөгдсөн байхгүй. Би лекц уншаад ховны өгчлийн талаар яриад явдаг байсан. Тэрнээсээ татгалцсан. Одоо хүмүүс надад ямар сургалт лекцээр хамтрах вэ гэдэг асуулт тавиад би хоёр агуулга дээр л хамтар. Нэг нь тарихны блог, нэг нь хадгаламж өсгөөс гэх миний гаргасан хоёр ном байгаа. Би тэр номон дээр агуулгыг би мэдж байгаа. Би тэрийг туршиж үзсэн. Тэр нь бодтер хэрэгцсэн учраас би та нартай хуваалцахад нүүр бардам ичгүй хүнд одоо ийм чанаргүй бүтээгдэхүүн ч юм уу те муудсан бүтээгдэхүүн шахахгүй эсвэл хоосон гоё одоо зүйлийг шилээ цаанаас зайрмаг долоохтой адилхан тийм зүйл хийхгүй гэд явсан. Ингээд би турсан. Яалаар амьдралын хэм маягийг өөрчилсөн учраас турсан. Амьдралын хэм маягийг өөрчилсөн учраас бодоод чанлаад яваад идэгсэн зүйлээ бодит амьдрал дээр буулгаад эхэлсэн. Тэгэхээр ингээ байранд орсон. Амьдралууд баг багаар сайжирсан баг. За энэний цаана юу яваад гэвэл өөрийнхөө өдөр болгон байдаг амьдралаас өөрчлөлтийг хийсэн. За энэ бол тархины блоктор уншсан хүмүүст гадарлах байх гэж бодож байна. За тэгээд систем боожоход хамгийн сүүлийн мэдээлэл хуваалцсан. Систем боожоход яг л юу гэдэг вэ гэхээр хүүхэд шиг байдаг. Маш багаар эхэлдэг. Тэгэхээр би нэг зүйлийг эргээд нэг түүх хуваалцахад 6 дасны арга гэдэг видеог 2 жилийн өмнө яг энэ хоримтлал дэлхийн хоримтлалын өдөр гэдэг 31-ний өдөр 10 сарын 31-ний өдөр хийгдчихсэн. Тэгээ тэр үед би 6 дасны тэр видеог ингээ жижиглээ монтажлаад 7 минут болгоод Facebook дээр тавьсан чинь тэр маш олон хүн шеэрлээд үзсэн. Тэгээ намайг одоо жишээлбэл илүү их энэ ажлыг хийхэд түлхэж болсон л да. Юу гэхээр би урам орж хийсэн гэхээс илүүтэйгээр 6 дас бол шууд хэрэгжүүлээгүй шүү дээ гэдгийг би хэлмээр санагдсан. Учир нь хэм бол хүмүүсийг би ингээ буруу зөвлөгөө өгсөн юм шиг надад санагдсан л да. Тэгээд тэр 6 дасыг хэрэгжүүлж үзэх гээд баларж байгаа маш олон хүмүүстэй таарлаж байгаа байхгүй. Тийм учраас би ном бичгээс аргагүй болсон. 2 дасны аргаас эхэлдэг шүү. Эхлээ шууд 6 дас байж болохгүй. Яа л боломжгүй. Мөнгө 6 хуваачаад яаж амьдрах гэдэг маш олон хүмүүс гарч эхэлдэг. Тэгэхээр энэ бол ингээд систем ингээд мэдээж одоо юу гэдгийг те дөнгөж одоо төрсөн хүүхдэд маш их анхаарал халамж хэрэгтэй байдаг ш та нар мэдэн штэ. Тэр өөрөө бодгооч одоо юу гэдгийг памперсац сольж чадахгүй те өөрийгөө хуурайлж чадахгүй үлсэх юм бол зүгээр л мөөмөл идэх талаар л ойлголттой болохоос биш уйл нь хоёр зүйлийг л чадна штэ. Тэгэхээр өөр зүйл чадахгүй учраас их анхаарал хэрэгтэй. Өвдвөл яах вэ? Чихэн өвдсөн бол яах вэ гэл ингээл өөртөө баг оншилж тэгж тэрийг имжлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Яхаа уйлаад байгаа юм бол гэдгээс нь л хэлдэг. Түүнтэй адилханаар 2 таснаас эхэлж байгаа байхгүй. Та нэг олон юмд анхаарал хандуулаад тэг ингээд супер одоо юу гэдгийг дунд ангийн хүүхдэд 10 дугаар ангийн хүүхдэд ажиллаж байгаа шиг биш. Дөнгөж төрсэн хүүхдэд арай тийм одоо илүү их одоо аюулгүй байдлаас нь ажилдаг шиг эхлээд 2 дансны арга дээр эхлээд төвлөрөө гэдгийг хэлэхээс аргагүй болсон гэсэн. Ингээд 2 дансны арга маш их хүчин чармаалт гаргасан. Ерөөсө хадгаламжинд мөнгөнд хүрэхгүй байх хэрэгтэй гэдэг л яг л хүүхэд боожуулж байгаа юм шиг санагддаг. Хүрэхгүй байх хэрэгтэй. Аваад хэрэгжилчихэл юм бол тэгэл нөгөө нэг хүүхдээ тэ нүцгэн шалдан салхин гаргачихж байгаатай л адилхан юм аюултай шүү гэдэг. Хоёрдугаарт бүр их бэрхшээл шинэ асуудлууд үүсдэг. 3 данс руу ороод эхлэхэд бол түрүүний би одоо сая энэний өмнөх кейс дээр хэлсэн өөрийгөө амьдралаа өөрчлөх хэрэгтэй буюу өөрөөсөө зогтох хэрэгтэй гэдэг бол 3 дансны аргыг үед үүсэж байгаа байхгүй. Өөрийгөө өөрчлөхгүй бол чи энэ 3 данс руу орж чадахгүй байна буюу энэ системийг яг хэрэгжүүлж чадахгүй байна гэдгийг би ойлгосон. Тийм учраас хоол, амьдралын хэм маяг эдрээ өөрчлөөд тэгээд би бас гадуур нэмэлт орлого олох хэрэгтэй гэдэг ийм зарчмаа өөртөө шууд шахалт хийсэн. Ингээд хаач хамаагүй очиж лекц уншин сургалт хийн. Тэрнээс гадна бараа бүтээгдэхүүнийг хүнээс гуйгаад очиод тэрийг зарж үзэн, борлуулж үзэн, тоогооч хүртэл хийж ирсэн. Шинэ жилээр дуу хүртэл дуулаад явж ирсэн. Энэ болгоо ингээд бүгд яг 3 дахь дансны систем 3 дахь данс руу буюу систем ингээд арай жоохон боожж байгаа нэмэгдэж байгаа үед орсон гэсэн. Ингээд 3 данстай болсон. Тэгэхээр энэ бол намайг бүр их бэрхшээл рүү оруулсан буюу би 30%-аараа амьдран 30%-ийг нь зээлээ төлнө 40%-ийг нь хадгална гэдэг 70%-ийг нь амьдралаасаа орлого гаргаа хийж хахлаар хүн ялчгүй өөрийнхөө үнэхээр хийх хүсдэггүй байсан, хийвэл онгонд орно гэж боддог байсан бүх зүйлүүдийг хүн туршиж хийж үздэг юм байлээ буюу өөрийгөө илүү хялант хийхийн төлөө өөрийгөө өөрчилж шинжилхийн төлөө явдаг гэсэн үг юм байлээ. За тэгээд сүүлд нь бол таныг 50 аюулгүй болгож эхэлдэг үе бол яг 6 даас яг боддоор хэрэгжээд эхлэх үе надад санагдсан. Өнөөдөр бол надад 6 даас бол хөл 6 даас бол хангалттай хэрэгждэг болсон. Би тэр 6 дасныхаа харилцах дасаар ковидын хөл хорионы үеийг даван туулахаар одоо хүүхдүүдийн төрсөн өдрийн хүртэл ингээд тэмдэглээд явж байна.
Тэгэхээр энэний цаана 6-аас нэг юм аюуллыг хүмүүст өгдөгөө гэдгийг хэлэх гэсэн. Тэр юу гэхээр одоо яг энэ жоохон мөнгө хадгалаад эхэлсэн байгаа хүмүүстээр харагдаж байгаа нийтлэг үзэгдэл юу байна гэхлээр тэгээ ер нь бол тодорхой хэмжээний дансандаа 3 жил амьдрах мөнгө надад байна гэдэг хүмүүс сэтгэл нь амарсан байна л да. Тэр бол биднийг аюулд буцаад унгаадаг. Юу гэхээр хүн энэ хадгаламжийн системээ улам хийж л байх ёстой гэдгийг нь зогсоогоод тэгээ дахиад тэр хүний амьдралыг 2 жилийн настай болгочтой. Эсвэл замбраагүй хэрэглээг нь дахиад тэлждэг. Эсвэл одоо юу гэдгийг ингээд нэг эрсдэлтэй шийдвэрүүд гаргахад нь буцаагаад нөлөөлөд эхэлдэг. Мөнгөө яаж өсөх вэ гэж байгаа бүх мөнгөө дэмий юм тийг алдах нөхцөлийг нь бүрдүүлдэг ч гэх юм уу. Энэ болго ингээд хүн улам одоо 6-аас нь хэрэгжээд жоохон мөнгөтэй болоод ингээд систем нь баг зэрэгээр ажиллаад эхлэнгууд хүмүүс системийг яаж хадгалж үлдэх вэ? Яавал илүү их одоо жишээлбэл биелэх том тоглогч болох вэ гэдэг одоо алхам руу явуулахын оронд өнөөдөр би болцсон. Би бусдын хажууд харьцуулахад хамаагүй сайжирсан учраас одоо бол надад асуудал байхгүй гэдэг хүмүүсийг буруу одоо шийдвэр буюу алхам хийхэд нөлөөлдөг. За тэгэхээр эхний түрүүний ярьсан буюу систем амжилтыг залгина гэдэг юу хэлсэн юм бэ гэхээр нэгдээ нэмхийн нэг тэнцүү 2 гэдгийг тийм нэгжүүдийн нийлбэр нь нийлбэрээсээ том байхыг систем гинэ. Нэгдээ нэмхийн нэг тэнцүү 2 гэдгээр математик тооцоолол. Тэгэхээр тооцоолол хийж системийг ойлгоход хэцүү. Харин систем гэдэг нь нэгжүүдийн нийлбэрээс илүү байна гэдэг нь одоо яг юу тайлбарлах гэж байна. Тэгэхээр би 2 дансны аргыг хэрэглээд 25 сая төгрөгийн өрийг би ойролцоогоор 7 сая болгож исэн. Ерөөсөө өрөн дээр төвлөрөхгүй гэсэн 2 дансны арга. Гэтэл би дансандаа 10 сая төгрөгийн хадгаламжтай болсон байсан. Тэгэхээр 2 дансны арга маш хүчтэй систем байсан байгаас өмнө нь би гарч чадахгүй явсаар хагаад нэг дансаар бүх асуудал шийдэж чадахгүйсаар 2 данс руу ороход өрөө боддоор багасгаад тэгээ хадгаламжаа нэвсэн байсан тий. Хоёрдугаарт яасан бэ гэхээр 2 жилийн дотор би тооцоолт хийгээд бол үнэхээр 25 саяхан өрийг бол 2 жилийн дараа дарах болов яах бол гэтээ аюу хол хугацаа санагдаж байгаа юм. Гэтэл бол миний 100% бол өрөө төлнө буюу 25 саяыг төлөх байсан ч гэдэм юм уу те. За 25 саяыг би төлөх нь миний 100% байсан зорилго хэрэг байсан бол зүгээр ингээл зүтгэлсэн бол би ингээд 25 сая дарсан гэж л ярих байсан баг. Гэтэл бол би өнөөдөр ямар өөрчлөлт гаргасан бэ гэхээр би танарт видеоны өмнө хэлсэн. Миний өнөөдрийн санхүүгийн систем ямар болсон бэ гэхээр би 300 эдэн сая буюу 2 литр хагас тэрбумыг бий болгож чадсан бай тээ. Биетээр болоод мөнгө өргөсөн үү тээ. Тэгэхээр би тийм амар супер бизнес хийгээл амжилт олоод үйлдвэр ажиллаулаад 15 ажилтаа ажиллаулаад байдаг хүн биш шүү дээ. Гэтэл бол надад ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр би ингээд 300 гарan тий за бүр багаар тооцъё тий 300 саяыг буюу 1000%-ийг 25 саяас 300 сая гэдгийг ингээд та нар бодоод үзтээ. Хэдэн хувь дахин илүү вэ? Тэгэхээр би бол 1000%-ийг би болгосон буюу нөгөө нэг одоо амжилт ярьдаг 100% амжилтанд хүрэхэд 100% гэж ярьдаг одоо ойлголтын хажууд систем амжилтыг залгина гэдэг ойлголт чинь ийм ойлголт байх нэ. Тэгэхээр би бол ийм өөрчлөлтийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд явж байгаа. Энэ кейс энэ туршлагаа хүмүүстэй хуваалцаад явж байгаа. Ийм л ажил хийж байгаа хүн байна да. За ингээд та бүхэнд дараагийн сургалтыг өдрөө маргааш видеогоор үзье. Тэгээд энэ хичээлүүд маань 7 хоног видеонд хадгалагдаад тэгээд юунда группта хадгалагдаад тэгээ устдаа шүү гэдгийг та бүхэн сануулж хэлмээр байна. Энэ хооронд бүгд илүү сайн үзээд дахин сонсоод ойлгохыг ирмэлцээрэй. Төгсгөлд нь хэлэхэд бол нэг удаагийн одоо лайв юм уу эсвэл бүгдээ Zoom ашиглаад Zoom-д яриа өрнүүлээ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За ингээд 2 хичээл нэг лайв ярилцлага асуулт хариулт явагдах ийм хөтөлбөрт хамрагдж байгаа. Баяр хүргэе. Систем амжилтыг залгихгүй залгина. Тийм учраас та нар системээ бүтээж эхлээрэй.